Энэ шинжлэх ухааны технологийн тухай нэмэлт өөрчлөлт оруулах тухай энэ төслийг бол дэмжиж байна. Одоо их гоё сонсогч байна надад бол. Тэгээд сая ярьж байгаа нь ихэвчлэн тендер худалдаа авалтыг тойроод ахаар би бас жоохон одоо юу гэдэг энэ хайрын хуулийн дээр зөвхөн энийг тойрж ярихаасаа илүүтэйгээр би бас хэдий ерөнхий юм асууя гэж бодод байна л да. Нэгэнт яамных тэгээд одоо юу гэдэг холбогдох байгууллагын хүмүүс хууль санаачлагчдч байгаа учраас за энэ хуулийн ер нь одоо энэ өөрчлөлтийн үндсэн зорилго нь яг юунд байсан бэ? Одоо энэ судалгаа инновацийн үр өгөөжийг нэмэгдүүлэх юм уу? Засаглаа сайжруулах юм уу? Санхүүжилтийн тогтолцоогоо шинчлэх юм уу ч гэдэг юм уу? Жишээлбэл энэ тал дээр те. За ялангуяа энэ судалгааны чанар юм уу инновац нь Монголд одоо их сул байгаа талаар ч юм уу эсвэл одоо яг шинжлэх ухаан одоо эрдэмтдийн нийгмийн асуудал, цалингийн асуудал за тэгээ санхүүжилтээс хамаарат одоо авж байгаа мөнгө төгрөг тэг нийгэмд ажиллаж байгаа эрх үүрэг ер нь байр одоо их багтаа шүү дээ эрдэмтэд судлаач тэгэхээр зэрэг одоо мэрэгчлээ мэдлэгтэй сайн эсвэл тэндээ сургуулаас төгсөөд сураад ирсэн хүмүүс энд ирээд ажиллахад бас нөхцөл нь хэцүү байгаад байдаг. Тэгэхээр энэ тал дээр одоо ямар хөө өөрчлөлт шинжилт эсвэл үр ашиг нэмэхээр юмнууд байсан бэ? Олон улсын загваруудаас бас ямар туршлага одоо энд тусгагдсан бэ гэдэг нэг асуулт байгаа даа. Тэгээд ер нь шинжлэх ухаан, инновац, технологиг сайжруулах гэхээр эцсийн эцэст нөгөө өрсөлдөөнт грант механизмын чанар л одоо олон улсын түвшинд хамгийн өндөр байдаг байхгүй Америкийн нэгдсэн улс ч, Япон ч, Солонгос ч, бусад одоо эдийн засгийн одоо чадaltaй орнуудын хувьд. Тэгэхээр манайд одоо шинжлэх ухааны технологийн сан гэж санхүүжилт байгаад байдаг. Мөнгө орж ирэх нь орж ирдэг. Гэхдээ тэр мөнгө нь хаандаа ч өрөхгүй эсвэл их бага. Дээрээс нь тэр сонгон шалгаруулалт нь тодорхой биш, ил толд бус. За тэгээд танил тал мэддэг, заримдаа бүр яам маамаараа ингээд дамжаад явцдаг гэдээ яриад байвал асуудал зөндөө байгаа. Тэгэхээр энэтэй холбоотой яг олон улсад жишээлбэл одоо тэр competitive grant шиг тэр шалгаруултыг яаж дэмжих юм, критерийг нь яаж суулгах юм, шалгуур үзүүлэлтэд яаж байх юм, яаж энийг ил тод нээлттэй байх юм, эцсийн чинь төсвийн мөнгө одоо иргэдийн татврын мөнгө штэ тий. Энэ мөнгийг хэрэгтэй зайлшгүй одоо биднэрт онцгой чухал одоо эренбэлэгдэхээр энэ салбар тэр одоо чиглэл рүү санхүүжих тал дээр бас ямар өөрчлөлтүүд орж байгаа гэдэг дээр надад бас асуудал одоо энэ их сонирхолтой санагдаад байна л да. За ялангуяа тэрнийхээ хажууд одоо шинжлэх ухааныхаа хажууд нөгөө RD гэж байдаг шүү дээ. Тэ шууд одоо шинжлэх ухаанаас гарсан өөрчлөлтөө одоо хэрэгжүүлээд инновац болгоод мөнгө төгрөг санхүүжилт үйлдвэрлэх, эдийн засгаа сайжруулах. За тэхийн тулд уялдаа холбоогоо нэмэгдүүлэх одоо тэгчл би одоо эдийн засаг хөгжлийн яамны дор очсон гэж бодсон шүү дээ. Тэгээд гэтэл энэ ч одоо боловсрол буюу дээд сургуулиудаас холдоод тэгээд дээд сургуулиудыг ялангуяа тэнд чинь одоо академик эрх чөлөөтэй илүү За минутанд нэмж авах уу асуулт хариултаа. За хариултаа уянг гүшүүн зариг л гүшүүн. За ганцхан гүшүү их чухал асуулт тавилаа. Тэгэхээр энэ зүгээр яг уу судалгаа хөгжүүлэлтийн ажил явуулдаг хоёр үндсэн загвар байгаад байгаа юм л да дэлхий дээр. Үндсэндээ нэг хэсэг нь бол одоо их сургуулиудаараа төвлөрдөг завгаар Америк маягийн. Нөгөөдөл нь бол актимдаараа төвлөрч явдаг ийм завгаар. Энэ бол ерөнхийдөө одоо орнууд Европт бол нэлээд хөгжсөн. Ийм л хоёр завгаар. Манайх бол үндсэндээ актимраар төвлөрдөг энэ завгаар одоо явж байгаа. Энэ юундаар харагдаж байна нөхдөд зөв жишээлбэл их сургуулиуд одоо төрийн өмчийн ч бай, төрийн өмчийн бус ч бай. Тэднэр бол эрдэм шинжилгээний ажилтан гэдэг орноо үндсэндээ байхгүй. Багш нар бол давхар ингэж ажиллаад байгаа. За зүгээр энэ хуулийн өөрчлөлт орсноор судлаачдын нийгмийн асуудал за цалин түүнтэй адилхан орлогдоор яаж нөлөөлөх үү гэж байгаа. Тэгтээ зэрэг одоо манай засгийн газраас өгч байгаа лавлагаанаар болвол энэ засгийн газар, төрийн өмчт үйлдвэрийн газар, төрийн өмчийн оролцоотой хууль ийтгээд эднэрийн шугамаар явдаг энэ судалгаа хөгжүүлэлтийн чиглэлтэй ажилд жилд 60-аас 80 тэрбум төгрөг тавьж байна. Тэгэхээр энэ судалгаа хөгжүүлэлтийн ажлыг мэрэгжлийн байгууллагаар хийлгэвэл хоёр ач холбогдол байна гэж үзэж байгаа. Нэгдүгээрт бол тэр мэрэгжлийн судалгааны байгууллагуудын одоо орлого нэмэгдэнэ. Нөгөө талдаа судалгаа захиалж байгаа байгууллага нь шинжлэх ухааны үндэстэй үр дүн хүлээж авах юм аа. Ийм учраас энэ хэсэг ажлыг энэ шууд гэрээгээр байгуулдаг тал руугаа явуу гэсэн санаа бол энд явж байгаа.
За Монгол улсын хувьд бол энэ судалгаа хөгжүүлэлтийн ажлыг санхүүжүүлдэг үндсэндээ ганцхан их усүртэй хууль ёсны. 2023 оноос 2 дахь их усүр нэмэгдсэн. Энэ нь бол одоо эрдэмшлэгээний байгууллагуудын үндсэн үйл ажиллагааны зардал гэж маш бага хэмжээний мөнгө. Ингээд 2 их усүртэй юм шиг боловч үндэсний шинжлэх ухааны технологийн сангаас л ганц их усүр гараад байгаамаа. Тэгээ их усүр энэ судалгаа хөгжүүлэлтийн ажлын их усүрийг олон болгох зорилго бол энэ хуулийн өөрчлөлтөнд бас их шингэсэн юм байна. Одоо жишээлбэл Америкч байд юм уу? Эдгээр орнууд чинь одоо төсвөөс явуулдаг судалгаа хөгжүүлэлтийн ажлыг санхүүжүүлдэг үндсэндээ 7-8 албан ёсны их усүртэй байх жишээ. Энэ нь бол жинхэнэ өрсөлдөөнийг бий болгохоос гадна орлого их усүрүүдийг бий болгодог. Бид нар тэр тал руу бас нэг жаахан ойртож явах зорилготой ингээд байж байгаа. За сонгон шалгуулалтын нээлттэй байдал гэдэг нь бол одоо яг хөө энэ бидний ярьдаг тендерийн хууль бол нээлттэй зарлагддаг. Сонгон шалгуулалтын айлны шалгарсан гэдэг нь нээлттэй тавигддаг. Эдгээр бол талдаа бол тэр нээлттэй байдал нь бол хэвээрэл хадгалагдана л да. За баярлалаа. Гамбаа гишүүн тодруулж асуух уу? Босно уу? За тэгвэл Гамбаа гишүүнд микрофон өгөөд тодруулаад яг тодорхой дахиад нэмээд асууж. Тийм за уялдаа холбооны тухай асуусан те энэ одоо эдийн засаг хөгжлийн яамн дээр очсноороо энэ одоо уялдаа холбоо шинжлэх ухааны те энэ сайжрах уу одоо салбарын гэсэн үг те жишээл нийгмийн эрүүл мэндийн тал гэхэд эрүүл мэнд нийгмийн эрүүл мэнд шинжлэх ухаан тэгээд одоо орчны ич гэдэг юм уу ингээд олон юм нэгтжээж одоо multidisciplinary team гэж бүр нэрлэдэг шүү дээ олон төрлийн те одоо тэр чин судалгаа шинжилгээ бэкграунд янз баг бүрджээж нэг том асуудлыг шийдэгч гэдэг юм одоо тэр уялдаа холбоог хаана яаж зангидж явж байгаа вэ гэдэг нэг асуулт байгаа да. Хоёр дахь нь за энэ RD гэж байгаа тийм үү шинжлэх ухаанаас гарч ирсэн энэ шинжилэл инновац шин технологид чинь амьдралд хэрэгжихийн тулд тэр технологи нь шууд одоо амьдралд хэрэгжүүлэхээр одоо ямар юм хууль туссан эсвэл ямар санаачлагууд байдیں۔ Одоо нөхцөл байдал яаж байгаа. А гуравдугаарт нээлттэй сонгон шалруулалт гэдэгт нь би одоо зөвхөн худалдаа За 1 минут нэмээд 1 минут нэмж өгье. За одоо жишээлбэл одоо тим багаас ийм санхүүжилтийг тэдэн төгрөгөөр ингэж олголоо. Олгосон шалтгаан нь ийм байдлаар одоо юу гэдэг инновац ингэж шийдсэн, импактаа ингэж шийдсэн, шинжлэх ухааныхаа байдлыг ингэж шийдсэн, амьдралд хэрэгжих байдал нь ийм, амьдралдаар гарах юм нь энэ гэсэн ингээд бүх тооцоол, скор, дүгнүүд нь гарч ирээд тэрэн дээр үндэслэн одоо тэр санхүүжилт нь орж ирэх энэ механизмыг энд жишээл оруулж ирсэн үү. Энтэй холбоотой бичиг баримт эрдэм шинжилгээний ажил өгүүлэлэг эднэр нь бас нээлттэйгээр тэр датабейст ч юм уу эсвэл нийтэд одоо мэдээлэлтэй ил тод байх боломж нь нээгдэж байгаа юу? За эхний асуултыг эдийн засгийн хөгжлийн яамнаас зохистой юм шиг байна. Хоёр дахь нь бол яг хуулийн төстэй холбоотой юм шиг санаачлал хариулт өгье. За 6 дугаар микрофон. Мөнхтөр дараа. Микрофон 6 гинэ. За Ганбаа гишүүний асуултанд хариулъя. За юуны өрөөнд тогтолцоон сахилыг гэж бодож байна. Яг ер нь өнгөрсөн хугацаанд нийгэм өөрчлөлтөөс хойш шинжилгээний салбар өөрөө өнгөрсөн жилийн хүртэл боловсролын тогтолцоод байгаа хамт явж ирсэн. За эдийн засгийн хөгжлийн яам дээр шинжилгээ ухааны технологийн салбарын асуудал ирээд бол одоо 1 жил хагас ил нөр үзэж байна. За энэ нь бол одоо бидний бариад байгаа заалсан араа 20 50 ч үгүй юм уу, шин сэргэлтийн бодлого ч үгүй юм уу, саяхан хэдхэн оны батлуулсан улс хөгжлийн 5 жилийн үндсэн чиглэлч гэдэг юм уу энэтэй бол бид бол нийцэж байгаа гэж бодож байгаа. Ямар гол үндсэн шалтгаан нь бивэл шинжлэх ухааны салбар өргөн цаар үрдэг үйл ажиллагаа явуулдаг. Салбарт уялдаа холбоо хангах шаардлагатай байдаг. Байгууллага хоорондын уялдааг хангах бодлого боловсруулахад нь үйл ажиллагаад шаардлагатай суур судалгаа, харилцааны судалгаа хийж өгөх ийм дэмжлэгүүд нь байдаг. Тэгэхээр яалчгүй тогтолцоо талаас эдийн засгийн хөгжлийн яамн дээр шинжлэх ухааны салбар бол байх нь За 1 минут гүйцэд хариулъя. 6 микрофон 6. за тэгээ би товчхон хариулъя. Тэгээд түрүүнд найдлага дараагаас түрүү хэлжлээ. Энд чинь арга цаасан зохицуулт юм биш үү? Эргэцэн гэдэг талаас. Энэ бол арга цаасан зохицуулт бол би бол биш гэж харж байгаа. Мөнгөн урсгалын эргэлт талаас бол эргэлт гишүүнийн тодорхой байсан нэлээд том тоо явж байна. Гэтэл бид нар шинжлэх ухааны салбарыг
Яг улсын төсвийн хөрөнгийн дэмжлэг бол бодиттой үзүүлж чадж байгаа нэг бол чадахгүй ба. Сүүлийн 5 жилээр ихт чи ер нь эзэмшлэний судалгааны ажлын зардал бид нар 20 онд гэхэд 3 тэрбум, 21 онд 5 тэрбум, за нэг 24 онд гэхэд 13, 25, 26 онд гэхэд 10 тэрбум тавьж байна. Гэтэл цаана 66 байгууллагын 7000 гаруй ажиллаж байдаг. Гэтэл энэ хүн судалгаа хийж чадахгүй зөв сул цалиа авах ийм өсөл үүсчихэд байна. Ийм учраас бид нар судалгаа хөгжүүлэлтийн зардлыг нэмэх ёстой юм аа, хөрөнгө оруулалтыг нэмэх ёстой юм аа гэсэн байр суурь илэрхийлээд байгаа. Ийм учиртай шүү. Нөгөө төр бас боломжоо төр хувийн хөгжлийн төслийн хүрээнд бас бий болох зорилго тавьж байгаа. Энэ хуулийн бас нэг зорилго юм уу гэж харж байна. За баярлалаа. Тэгээ үр дүнгийн талаар За баярлалаа. За Гамбаа гишүүн минут тодруулах нь дууссан. Би өмнөөс нь тодруулчихъя.